За юу байна? За юу байна да? За манай нөгөө хосуудын цуврал маань үргэлжилж байна. Ер нь бол хүмүүс энэ нөгөө хосын харилцаа, гэр бүлийн харилцаа, ер нь иймэрхүү юм сонсох их дуртай байд юм байна. Тэгээд Мгм. дараагийн ар Монголын алдарт хос тэгээд чулуун чимэг, мөнгөн цэцэг, болт гэд хайран гурвалж юм байна. За. Тий. За энэ талаар За ээжээс алдартай босоо. Гэтэ одоо ерөнхийдөө намжийн болчихлоо тий. Салалтны мгм удаан үргэлж одоо салтан болоод удаан үргэлжлээд одоо мөнгөн цэцэг чи хідэн ч үгтэй болсон тий. мгм Болтолтойгоо тэгэхээр яриахаа нилээ болсон сэдв бах тий. тий баг. Гэтэ яг хөө зүгээр нөгөө хосын харилцаа гэдэг үүднээс хүмүүс бас айгу сонсомоор байгаа юм бэ нлээ. Надад бас санал Гэтэ тавьсан одоо болсон байхгүй яа. Монголын Аа. нөгөө амар цувралууд цуврал кинонууд чи энэ гурийн амьдралаас л авсан юм шиг тий. Ингээд найзынхаа нөхөртэй салгаасуулсан гэдэг ийм тохиолдол бас айгүй их байдаг тий. Өмнө нь Аа. бид хоёрын ярьжсэн найз нөхөрлөл гэж юу вэ гэд подкастн дээр Аа. ч гэсэн дурдчихсан. Аа. За тэгээд чи энэ тухай юу юу гэж боддог вэ? Энэ гурав чинь их сургуулийн нэг ангийн гурван байсан. Аха. Тэгээд чулуун чимэг болт хоёр нь бол охинтой болоод хамт амьдарч итэл одоо өөрийнхөө найз мөнгөн цэцэгтэй нөхрөө алдаад ингээд салаад үлдсэн. Аа. Тэгээд энэ тухайга нээлттэйгээр бол чулуун чимэг нь ярьдаг штэ тий. Тий, нээлттэйгээр Ярьцлагын дэрт ярьдаг. Тэгээд орохдоо. найз майзтай ер нь бол гомдсон, маш их итгэжсэн, итгэлийг алдсан гэд ерөнхийдөө миний анзаарснаар бол нөхөртөө гэхээсээ илүү найзтай айгүйх буруу өгöd байгаа юм шиг тухайн үед бол тийг санагдчихсан. Аа. Тэгтээ мэдээж хэрэг ингээд манайхан ч угаасаа ялагдж байгаа талд нь ордог штэ тий. Тэгээд Аа. би чинь болохоор яг өөрийгөө тэгээд байхгүй. Зүгээр нөгөө нэг жоохон олон талаас ч гэх юм уу те ингээд өөр өнцгөөс ямар нэгэн байдлаар харъя гэхээр би яг чулуун чимэг буруутгах юм биш л те. Гэтэ ер нь бол чулуун чимэг өөрөө нэг тийм жоохон одоо эхнэр стилээс илүү ээж стилийн байсан болов гэж надад бас санагдаад байдаг байхгүй юу. Нэг тийм одоо нөгөө Аа. эрэгтэй хүнийхээ нөхрийнхөө ингээд нөгөө алхам бүрийг заах гад байдаг те нэг жоохон юм контролтой Аха. байлгах гад байдаг маягийн байсан байж магадгүй. Тэгээд болт Аа. ч өөрөө бас эн чин дуучин муучин хүн бас олны танил хүн бас яг тэгэж хүний контролд орчиж гэдэг юм уу те нэг тийм бодохгүй ингээд хүсэхгүй штэ. Ер нь бол ганц болт Аа. ч ер нь бол миний харж байгаагаар үнэхээр яг ингээд өөрөө амьдралаа авах явах чадвартай эрэгтэй хүн бол ер нь бол тэгэл нэг хүний контролд ороо суучий гэж бол бодохгүй. Ер нь тэрийг бол Монгол эрэгтэйчүүд нэг тэгж төвчгүй байх. Зүгээр яг зүгээр чулуун чимгээс өө хай гэж бодох юм бол штэ. Аха. Аа. Би бол ер нь бол бодохдоо ийм одоо араар тавилт гэдэг зүйл мэдээж хэрэг амар хэцүү зүйл те. Аа. За тэгээд тэр чинь ийм дотны чиний одоо best friendтэй байвал яг хинт гомдох вэ гэхээр найзтай л гомдно. Илүү. Аа. Яагаад вэ гэхээр нөхөр бол угаасаа новш те. За тэгээ ингээ хайчтын байжсан яа. Аа. Нөхрийг бол угаасаа новш хүүхэмсэг явдалтай гэд ингээ хаяыг те. Аа. Ингээ тийм болохоор ингээ дараар тавьж байна. Энэ нь бол ямар хүүхэнтэй байна уу хамаагүй новш юм байна. За Аа. гол нь тэрийг ингээ хүлээн зөвшөөрж байгаа найз гэж бодохоор илүү найзтай гомдно. Одоо Аа. танихгүй эмэгтэйтэй байвал яах вэ? Тэр эмэгтэйг нь мэдхгүй. Тэр Аа. эмэгтэй нь ч намайг мэдхгүй те магадгүй нөхөртэй одоо эго их нэртэй гэж мэдхгүй байж болно шүү дээ. Аа. Нөхөрлөл новш учраас тэ худлаа яриад өөр хүүхэнтэй явуулсан байж болно. Аа. Гэтэл найз гэдэг чинь та хоёрын бүх харилцааг мэдж байгаа, нарийн бүх зүйлийг мэдж байгаа хүн тийм моралгүй байна гэдэг амар муухай байгаа байхгүй зүгээр Аа. хорвогийн бүх эрчүүдтэй явуулдаж болох боловч одоо чиний эр Тэ хүнийг л найзынхаа ингэ нөхөртэй сонирхож тий чинь яг гэхээр байна. тэр чин бүр амар тийм хортмоогоо гааз тий. Аа. Тий яг Тэр байна. илүү гомдох нь бол гарцаагүй. Аа. Тэгээд эмэгтэй хүн яг маадгүй нөхөр нь ингээд дараар тавилаа янз бүр боллоо гэхэд өөр эмэгтэйтэй байвал хүн хичээж болно тий. Нэг удаа Тий. амьдралаа авч үлдэх гээд орлож болно. Тэгэнгүүт Аа. одоо найзтай болохоор чинь ингээд толгоонд үргэлж байна шүү дээ тий. Найзынхаа давуу талыг мэднэ, муу талыг мэднэ.
Ингээд тэр Тийм хоёр шүү дээ. хүн Тэгээд нөхөртөөгөө нэг найзынхаа тухай өөрчлөх ч ярьж аргагүй. исэн байж болно те. Тий. Тэ. Найздаа ч гэсэн нөхрийнхөө талаар ч ярьж исэн байж болно. Тэр бүх юм ингээд эргэж сөхөгдөж ингэж харагдаж штэ тэ нүдэнд бүр ингээд тэгж яхад чинь гэсэн бодол бол байнга байна л да. Яг хөө мэдээч хэрэг нөхрөөс хамаарна л да. Одоо амьдралаа авч үлдээ гэд хэлсэн чи үгүй чамтай амьдрахгүй би найстай ч амьдрах гэвэл тэгэл тэр нөхөр шийдвэрийг гаргаж байгаа яг ийм тохиолдолд үнэхээр одоо нөхөр нь үлдээ гэсэн бол мөнгөн цэцгийг ингээ зайлуулаад тэгэл нөхөртөөгөө үлдгэл байсан баг. Гэтэл нөхөр нь болвол найзыг нь сонгоод ингээ гэр бүл алдсан байна. Тэгэхээр эмэгтэй хүн бол найзтай илүү яхаа аргагүй бол гомдноо. Амьдралаа авч үлдэх ч ямарч боломжгүй болно. Тэгэхээр энэ яг энэ бүх гурвалжингийн хувьд бол мөнгөн цэцэг бол надад үнэхээр муухай санагддаг. Яг эмэгтэй хүний хувьд одоо ингээд олон хүүхэдтэй болоод хайр ямар ч одоо залуу цагийн хайр дурлал гэж өөртөөгөө өмөөсөн гэсэн тэр эмэгтэй бол айгүй муухай сонголт хийсэн л эмэгтэй байхгүй юу? Тийм тэгэл яг тэрийгээс яа харахгүй хайр гээл ярьдаг байх л та. Тий. Тэгээ яа харахгүй хайр гэдэг чи өөрөө айгүй сонин зүйл шүү дээ. Хүн чи өөрөө ухамсартай амтан биш шүү дээ. Ингээд хараад ороод ингэдэг юм байхгүй шүү дээ хүн чи. Толгоонд нь үргэлж юм нөгөө бодол эргэлдэж байгаа. Тэнгүү чи манай нөхрийн найз шүү дээ болохгүй нөө гэд ингээд бодоход за нөхөр нь ямар ч алцгаар хүн байсан гэсэн өөртөө ойртуулахгүй байхгүй юу. Тэгэхээр энэ эмэгтэйгийн хувьд бол би хизээч тал нь орохгүй. Тийм мөнгөн цэцгийн хувьд бол мөнгөн цэцгийн талд орохгүй. Зүгээр яг би түрүүний хэлж байгаа нь өөр эмэгтэй байгаад зүгээр бол өөр хүнтэй суусан байсан ч гэсэн ер нь чулуун чимгийн хувьд бол нэг бас тийм асуудал байдаг байсан байж магадгүй гэж хараад байгаа юм. Тийм салалт одоо гэр бүл юм докторгүй байгаа чи амар олон асуудал байгаа л да. Тэгэл ихэнхдээ л бид нар эрчүүдийг буруутгадаг тий. Одоо ингээд ер нь бол амьдрал дээр манай Монголын өнөөгийн нийгэмд хүмүүсийн бичиж байгаа зүйлсүүдийг харахад дандаа л юм араар тавилттай юмнууд байж тээ тий. Бараг баригддаггүй л ир хүн гэж байдгүй гэхээс бүгд л тийм байгаа юм тийм бүгд тийм байдаг гэж ярьдаг тий амар тийм. Тий. Тий. Тэнгүүд энэ айгүйх байдаг асуудал байхгүй юу? Одоо яг энэ гурийн хувьд одоо яриад үсэх юм бол илүү тийм нөгөө нээлттэй учраас бүх хүн мэдээд авчихсан л байна л да тий. Тэгээ ер нь хоёр хүний яг хоёулынгийнх нь зөв хоёулынгийнх нь буруу гэж байхгүй нэг л хүний буруу гэж байхгүй гэж би боддог. Хоёр одоо юм салалтад хүн эр хүн л тийм явдалтай асуудалтай байна гэж байхгүй. Эмэгтэй ч гэсэн сэтгэл санаагаар ч юм уу ямар нэгэн байдлаар дүүрэн биш байлгах байгаа учраас эр хүн бас ингэж явдаг байх гэж боддог. Тийм бах ямар нэгэн байдлаар өөр юм хайгаад тийм сэтгэл хангалуун бусч гэх юм уу ямар нэгэн байдлаар тийм байсан болохоор өөр юм хайсан. Тэгтээ өөр юм хайхтаа тэр тосоод авж байгаа хүн цаана найз нь байна гэдэг чинь өөрөө хамгийн муухай асуудал байгаа юм л да. За найзуудын ийм гурвалжин дээр бол миний бодлоо эмэгтэй хүн үнэхээр ийм хорон санаатай одоо хатаарахгүй байвал найзынхаа бүх юмыг сонсдог байхгүй юу? Одоо бид нар ч гэсэн хичнээн ингээл нуусан ч гэсэн нөхөр мөхрөө ярьдаг штэ одоо дотны найзтай чи бит хоёр ч гэсэн хоорондоо ярьдаг. Тэнгүүд нөгөө эмэгтэй нь дотроо муу санаатай хүн байвал бүртгэж аваал те. Хөөх эний нөхөр ямар гоё энтэл ингэх юмсан. За манай чулуун чимээг одоо энэ дээр муу да тий одоо энэ хитрхийг контролтой би бол айгу гоё зөөлөндөө ингэж зөөлөн дуурах юм бол одоо манай болт над дээр ирэндээ гэж мэгэдөө тий ингэж дотор нь нөгөө нэг тактик хийх анализ хийх боломж илүү давуу өсөж байгаа байхгүй найзд нь зүгээр л хоёр хос гадна явж байгаа танилцуул тийм анализ хийх боломж тэр бүр олдохгүй шүү дээ тэгэхээр найзаас бол олон юм сурч аваад алдаан дээр нь дөрөөлөл ингээл бүтэн амьдралыг үүсгэх боломжтой доо. Тий яг үнэ. Тэгэхээр бас ингээд одоо өөр эмэгтэйчүүдэд цаашид одоо ингээд нөхөр мөхөртэй болох гэж байгаа, найз залуутай болж байгаа хүмүүсийн хувьд бол тэгэж амар ингээд хит хязгаар тогтоогоорой гэж хэлмээр байгаа нь тий. Найздаач тэр нөхөртөөч тэр ямар нэгэн байдлаар хил хязгаар тогтоож иж энэ чинь үргэлжлүүлнэ шүү дээ. Тэр харилцаагаа. Тэгээ одоо хавтгаарсан найр наадам гэдэг шиг тэгээ хавтгаарсан ингээд нөгөө бие нэрээ орж гардаг найзууд бас айгүй аюултай. За эднэр бол алдартай хүмүүс энэ жирийн амьдралын дунд ч гэсэн
одоо миний мэдэх тийм хүмүүс байгаа байхгүй юу? Нөхөр эхнэр гэр бүлийн найзууд. Тэгээд нэг талын эхнэр нөгөө талын нөхөр хоёр нь суудсан. Өөртөө байсан эхнэр нөхрийг хаяад тий айгүй олон жил гэр бүлийн найзууд явж байгаа л тэгэл тэр хоёр хоорондоо тотсоод шууд салчиж байгаа байхгүй юу тий 2 3 хүүхэдтэй нийлээд ингээд нэг гэр бүл шинээр үсгээд нөгөө салсан ихнэр нөхөр хоёр нь хөрхи болоод үлдчихэж байгаа байхгүй айл төч гарсан хойно тий. Тэгээд амар. Тэгэхээр ер нь бол яг нөгөө нэг ингээл бинээр орж гардаг найз мэдээч хэрэг хүн болгонд байх нь чухал. Гэхдээ бүр нөгөө хавтгаарсан тийм байн горж гардаг ингээл бүх юм хуваалцдаг тийм байх заав шаардлага гэж би бол хувьдаа боддог. Нөгөө нандин байхтаа л гоё гэдэг шиг те гэр бүлийн өөрийн гэсэн бас нэг юм байх хэрэгтэй. Тэрийг бүх хүнд ингээд зарлаж ярьдаг. Үгүй зүйлсүүд яг тэр гэр бүл байх хэрэгтэй байхгүй нандин зүйлстэй зөвхөн нөхөр бит хоёрын дунд байдаг зүйл ч юм уу те. Тэрүүгээр ингээд илүү холбогдож ганцхан хүүхэд биш тэр нандин өмнө хүүхэд байвал тийм хангалттай биш байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс өөр илүү зөвхөн та хоёрын хуваалцдаг нандин зүйл байвал тэрийг нандин чадах юм бол тэр чинь гоё үн цэнтэй байна. Тэрийг ингээд бүх хүнд ингээд нийтээр нь яриад хөөрхөн юм тохиолдсон ч гэсэн найзтайгаа хуваалцаал тий гэр бүлийн найзтайгаа хуваалцаал ингээд байх нь өөрөө гоё биш байхгүй. Одоо эхнэрийнхээ хөөрхөн санагдж байгаа юмыг нөгөө найзтай манай эхнэр чи ийм гэл ингээл ярина. Нөгөө талын нөхөр ямар мундаг эхнэр вэ гэсэн бодол нэг төрн штэ олон жил найзалж байгаа хүн. Эхнэр нь ч гэсэн те манай нөхөр ийм ингээл асуудлуудаа ярингууд хүн болохоор дотор чинь янз бүрийн юм явагдана. Чиний л буруу байсан юм байна штэ. Уг нь бол дажгүй залуу шүү. Тэгэхэд манай энийг харгаал ингээл харьцуулж бодчих болно штэ те хүн. Тэр яаж найзлах вэ гэдэг өөрөө амар чухал хил хязгаар байх хэрэгтэй тий. Тэг яг үнэ. Тэгээд эхнэрийн найз нөхөртэй дундаа орно гэдэг бол өөрөө айгүй байж боломгүй асуудал тий. Зүгээр ингээ сайн уу сайн юу байна гэд ингээ мэдлдэг байж бас болно шүү дээ. Тэгтээ нөхөртөө ингээ тэр чинь одоо ингээ очиад давхиж очиад суугаад хоёр талынхаа эхнэр нөхрүүдээ хаяад хоорондоо суучна гэдэг чинь бол дундаа орцсон л байгаа байхгүй юу? Бүр ингээ дундаа орохоо баг ингээ хүзүү сэрээрээ тэрвэрлдээд юу байна гөгшөө гэд бүр тийм болтлоо дундаа орсон учраас тэгэж амар юу яасан баха хайж маяж салж тийм асуудал үүссэн баг. Тэгэл дундаа орсон шалгаал үүсгэхэд те нөгөө найзтайгаа чаталж байгаа юм шиг энэ хоёр ингээл ярьж идэв ингээл хүн хайчиж байгаа юм шиг те гадуур мадуур хүн уулзныг харснаа энэ хоёр угаасаа манай нөгөө хиний нөхөртэй энтер гэдэг ингээд таарсан юм байгаа зэнтер гээл тийм тайруулах боломж үлдчихэж байгаа байхгүй те. Тэгэхээр одоо хин ч байсан гэсэн давж харилцах нь өөрөө айгүй сонин те. Одоо жишээ нь миний нөхөр байвал нөхрийнхөө найзтай би нөхрөөрөө дамжуулахгүйгээр давж харилцах. Нөхрийн найз нь манай нөхрөөр дамжихгүй надтай шууд ингэж хөссөн үедээ чатлал ингээл юм ярьдаг тийм үе таалга нээгдэнэ гэдэг ч өөрөө жоохон аюултай юм да тий. Тийм юм байна тий. Тэгээ энэ хоёрын хувьд бол нөгөө нэг их сургуулаасаа найзалцсан нэгэнт анханасаа баг дундаа орцсон байсан болохоор яаж чадаагүй тийм хамгаалах ямар ч боломж байгаагүй бах тий. Тийм л бах. Тийм бүр ингээд их сургуулаасаа хоорондоо суугаагүй байхдаа ингээд найзууд байна гэдэг чинь бол эхнэрийнх нь ч найз юм уу нөхрийнх нь ч найз юм уу тэр нь ингээд тодорхойгүй тийм дундаа орцсон байвал тэгэл ямар нэг хэл хязгаар тогтооход ер нь хэцүү л дээ. Тийм л юм байна. Тий. Чи одоо би ингээд нэгэн тэнтэй суудсан юм чинь чи битээ харьцаа гэж хүн хэлж чадахгүй шүү дээ. Анханасаа тэгээд харьцсан байсан юг. Харин зүгээр ингээд анх удаага найз залуутай болоод анх удаага найз охинтойгоо найз залуугаа танилцуулж байгаа тохиолдолд бол шууд бол хэл хязгаарыг тогтоож л өгөх хэрэгтэй тий. Анханасаа л шууд та хоёр дундаа орохгүй шүү гэсэн мессежийг ер нь өгөх хэрэгтэй л дээ. Тэгээ одоо ер нь бол ингээд дэлхийд даяар нөгөө гэр бүлийн нэг үнэт зүйл гэдэг зүйл айгүй сони юм глобалчлэгчтэй хамт ингээд нэг яригддаг шүү дээ. Одоо яригдэн шиж ингээд нэг юм үнд зүйл нь яг хаана байгаа ингээд нэг хитрхи нөгөө open гэр бүлүүдтэй тий энэ соёлын юмнууд орж ирснээс болоод тэгэнгүүт бид нар өөрсдийнхөө үнэтэй зүйлийг ингээ үнэлж чадахгүй болвол айгүй хэцүү. Ер нь бүх зүйл дээр тий өөрийнхөө гэр бүлийг найзаасаа өөрийнхөө аав ээжээс тий хадмуудаасаа ингээд ах эгчнээсээ юу байдیں۔ Тэ өөрийнхөө харьцдаг хүмүүсээс өөрийнхөө гэр бүлийг нэг тодорхой хэмжээний тойрог зураад тэ хүрээ хүл үсгэж
үүсэхгүй л бол ингээд нийтийн эзэмшил шиг байж бас болохгүй зүйл юм шиг надад санагдтiin гэр бүл Тийм гэдэг тийм зүйл. яг үнэн тий. Тэгээ тэр чинь нэг тийм илүү үн цэнтэй нэг юм дотор нь амьд харилцаа яваад байгаа шүү дээ. Аа. Тэгээ тэр ингээд паблик нийтийн тэгээ хинч халдаж болдог. Одоо хадам ээж ч үг хэлж болдог тийм харилцаа байвал тэр чинь одоо бит хоёрын нандин харилцаа биш. Хадам ээж би гурвын тий нэг юм нандин харилцаа болчиход байгаа байхгүй тий. Аа. Тэгэхээр ер нь бол гэр бүл болох гэж байгаа хүмүүс анханасаа одоо нөгөө суурэ зүг тавих та би нөгөө хадмын талаас хүлээлтээс гадна миний өөрийн одоо гэр бүл ах эгч дүүнер те манай нөхөртэй бас хамаагүй замраагүй одоо ярддаггүй байх ийм нөгөө тойргийг нь зурж өгөх хэрэгтэй гэж би бодтээ. Яг үнэ тий. Дураараа ингээд одоо муухай харилцсноо уушлаарай ээж нь өөрийнхөө бодлыг айгүй чөлөөтэй хэлдэг хүн шүү ч юм уу те ингэж хадмууд анханасаа тэгээд оролцоод эхлэх бас боломж байдаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг одоо нөгөө хүндлэнгийн 3 дахь хүн бэр болж байгаа хүн аль эсвэл хөргөн болж байгаа хүн хэлж чадахгүй шүү дээ. Та надтай яагаад аа гэвэл улаан хэрүүл болно шүү дээ. Тэр тэрийг өөрийнх нь хүүхэд ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ яриа за манай нөхөр ихнэр ийм юмд бити оролцоо гэдгийг хязгаараа зурж өгөхгүй бол хизээч эрүүл харилцаа үүсэхгүй. Тэрийг тэгээд өөрийнх нь хүүхдэнд л зурх ёстой гэсэн үг үү? Тэгээ өөрийнх нь хүүхдэнд л зурж өгнө шүү дээ. Тэгээд мэдээч хэрэг нөгөө тал нь бол бас хэцүү шүү дээ тий. Одоо нэг шууд хэлэхээр ойлгохгүй шүү дээ. Хадам мадамда тий. Та одоо надтай ингэж ярьж болохгүй би юм дургүй гэж хэлэхээр ч айгуу сайн. Гэхдээ мэдээч хэрэг хүн өөрөө бас тэрийг тавих гэж оролдсон шүү дээ тий. Хариу реакцаа яаж үзүүлэх вэ? Ихтэл анханаас нь ингээл амар уриалах юм байснаа ингээд дотроо нуугаад тавил тэр чи улам одоо богшраал яваад байна шүү дээ тий. Манай гэр бүлийн хувьд бол манай нөхөр өөрөө тэр одоо нэг хүрээнүүдээ ер нь зурчдсан юм шиг санагддаг надад. Би ингээд нэг оролцох шаардлагагүйгээр манай нөхөр чинь бас байжгаад нэг тийм хүүтэн царай гаргаж чаддаг байхгүй юу? Аха. Тийм болохоор ингээд нэг хүн одоо нөгөө хил хязгаараа тавих зүйл шүү дээ. Хүүтэн царай гаргах үедээ гаргана шүү дээ. Би дургу байгаа зүйл дээр зогсож чадах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй нөгөө нэг хитрхи бидний ингээ гаргадаг алдаа бол анх ингээл танилцал хадмынхаа талд ч юм уу нэр хүнд болохгүй бүх юмыг ингээл зөвшөөрөөл те. Яг миний дургу байгаа юм аа хэлэхгүй бол нөгөө хүмүүс ч мэдэхгүй шүү дээ. Төрөмгөлөл яваал хамгийн сүүлийн цэг дээр ирж зогсон шүү дээ. Тэгэхээр тэр тойргол бид нар зурж өгөх хэрэгтэй. Өөрөө зурна дээрэс нь нөхөр их нэртэй ойлгуулна те. Гэхдээ манай гэр бүл ийм юмд ингэж оролцуулахгүй шүү те. Гэдгээ ингээд тодорхойлохгүй бол ер нь найз байна уу? Ер нь бүх юмн дээр тэр айгу хэцүүлтэй те. Тийм яг үнэ. Ер нь бол хоёр талын эцэг их хоёр талын ах дүү нар ер нь айгүйх тэгж оролцдог. Дээрэс нь өөрөөсөө нөгөө анханасаа нөгөө хосууд чинь бас оролцох тийм нөгөө нэг юугаа тавьчихдаг юм шиг байгаа нэ. Одоо ингээд хит залуухан хосууч гэх юм уу нэг хүмүүс хадмууд нь хоёр талын ээж аваад хоорондоо авчиж суулгацсан юм шиг өөрснөө хайр дурлалаараа суучаад тэгээ ганц хэрүүл болгонгууд танаа хүүхд чинь ингээд байна. Манай хүүхд чинь ингээд байна гэд нэг юм хоёр тал руугаа залгадаг бас юм хосууд байдаг штэ. Тийм. Тэр чин бол тэгэл нөгөө нэг нүдэнд харагдахгүй ханаа нурааж штэ тий. Ингээд за ийм юмд оролцохгүй шүү гэжсэн чинь хэрүүл мэрүүлдэнд татагдаад оролцсон хүмүүс чинь дараа нь хүн өөрийгөө бүх асуудалд нь зөвлөгөө өгөх хэрэгтэй хүн юм байна гэд бодно штэ тий. Тэр хатан байж бодно штэ. За би энэ асуудлыг шийдээд өгсөн юм чинь. За одоо та хоёр яаж ин тий хэрэл чинь ойртол ингээл хүн юм чи бас сонирхоод оролцмоор санагдана л да. Тэр таныг аль болох нураахгүй аль болох зузааруулах хэрэгтэй те эхлээ шилэн байсан бол тос өгөрдөг ч юм уу. Тий одоо ингээд нөгөө нэг тэрийг ингээд хүүхдүүд гэх нь одоо юу юм хосууд анх одоо ингээд учирч сууж хамт амьдрах байгаа хүүхдүүд тэрийг ойлгох хэрэгтэй те. Чи тэр гэр бүлээсээ гарч ирээд эхнэр чинь тэр гэр бүлээсээ гарч ирээд хоёр цааш нь гэр бүлийг үүсгэж байгаа шүү. Одоо ингээд танай ээж аав болон эхнэрийн чи ээж аав хоёрын асуудалд ерөөсөө огт оролцохгүй байх ёстой шүү гэдгээ ингээд анханасаа ингээд ойлгохгүй бол яг юу руу н оролцохгүй гэдгээ мэдгүй ингээд гинт хэрүүл хийснээр танаа хүүхд чинь ингээд нэгж оролцуулснаа дараа нь эвлэрснээ та бити оролцоотой гэхээр бас айгу утгагүй тий. Тий одоо ингээд миний мэдих хажууханд байгаа хосуудаас ийм тохиолдол байна л да. Манай хоёулаа суудсан хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгээ хүүхэдтэй болсон. Тэгэнгүүтээ
Манай ээж намайг одоо хүүхдээ төрүүлчихэд гэртээ Мгм. бай гэсэн. Би ч гэсэн одоо төрснийхаа дараа яаж одоо ганцаархнаа байх вэ? Хоолндоо хийлгээд би гэртээ ер нь бол нэг 3 сар бай гэж бодож байгаа гэсэн хүмүүс айгүйх байдаг байхгүй охтууд. Ээж Миний аавындаа одоо яваад таньдаг. очсон гэсэн үг юм уу? Тий. Ээж аав Аа, нь өөрөө чи ирээ одоо хүүхдээ төрүүлчихэд манад ирээд байж тэгээд нөхөртөөгөө хүүхдтэйгээ те төр байж 3 сар бие тэнхэртэл бай гэд ингээд авчирсан хүмүүс байдаг байхгүй юу. аа. Тэнгүү тэндээс амар гэр бүлийн айгүй том асуудлууд үүсдэг. Мгм. Одоо тэр байх хугацаанд чинь хөргөн болвол охиныхоо талд очсон байна да. Мгм. Тэгэхээр чинь нэг айлд байгаа хүн чинь за 1 сар 2 сар гайгүй байснаа 3 мурд дахь сараас нэг л зүгээр хөвтөд байгаа ч юм шиг те Мгм. нэг ажилгүй муу талууд нь харагдаж эхлэн штэ те нэг өөлөд эхэлдэг байхгүй юу. Аа. Тэгэхээр тэгэж нөхрөө тийм байдалд анх одоо дөнгөж суугаад хүүхдээ гаргаад очсон хүмүүс дараа нь тэрийг засаж авах амар хэцүү байхгүй аав ээжтэй айгуулаг залуугээ танилцуулаад гэрэлцснийхаа дараа хүүхдээ төрүүлнэ гэж төрхөмдөө бучиж харсан нөхрийнхөө болохгүй юмыг харуулчихж штэ тий. Тий штэ тий. Тэгээд дараа нь нөгөө хүргэндээ ингээд дургу болчин тий. Танаа тэр чин тэгдэм байлаа ш. Тэсэл ингээд хүүхэд мөхөдтэй ядраал байж явах үедээ тэр хоёр муудалцвал ингээд аав ээжийнхаа дэргэд тий байна. Тэнгүүд эмэгтэй хүүхэд чинь нөгөө аав ээж нь хамгаалах хүн байна гэж бодохоор амар тийм зөрөгтэй гормоны хэлбэлзэлтэй ингээд айгу зөрөгтэй хэрэлдэж мэрэлдээд ингээд одоо дөнгөж гэр бүлчээс салах гэж байгаа хүмүүс эсвэл айгу буруугаар юм гундаамаа буруу зүтгэцэн те ингээд ар гэрийнх нь бол хүргэнэ олныхоо цүү залуу байд юм дөө нэг ажилгүй ч юм уу те ажилтай байсан ч гэсэн тий халамжгүй нүдэнд нь ингээд нэг өөтөл харагдаж шít орж ирсэн ч нэг юм дуурдгүн байлаа гэл хүн чинь бас нэг ажлаас орж ирээд ядраад юм ярмааргүй байгаа үед бол хадмуудад бас өөлмөр санагдаж шít те тий штэ нэг сонио хялбар цохоо хийгээл муухай хүүтэн юм байлээ мэлээ гэл ийм үнсийг нь үүсэхгүй та хоёр анханасаа өөртөө гэр бүл болсон өөртөө сонгоод ингээд явж байгаа учраас хүүхдээ ч гэсэн өөртөө ингээд өсөх хэрэгтэй. Тэгээд тэр хүүхэд өсөх процесс чинь өөрөө гэр бүлийг айгүй гоё нэгтгэж өгдөг байхгүй юу? Айгүй хэцүү нь бол хэцүү. Тэгвэл тэрэн дээр би бинийгээ хайрлаж ойлгох процесс явагддаг. Одоо нөхөр нь ингээд ажилдаа явж бол орой орж ирэнгүү сэгсэж бамбаацсан нэг хүүхдээ хараа сууж ин тэ. Тэнгүүд хайр бас хүн төрн штэ тэнд. Тий штэ. Хөрхийн амтан би хурдан гэртээ хайж их нэртэй туслах юмсан те. За шүн нойргүй байгаа юм чи ингэчих юмсан гэд. Тэгээ тэр хоёр ч хоол ундаа мөнгө төргөө зохицуулах гэж чи юм хум дутаад эхлэн те. Тэгэхээр одоо ингэж хадгаламжтай болох юм байна гэл. Ингээл хоёулаа хамтдаа тэр нөгөө зовлон мэдэрч иж амьдрал айгуу гоё цаашаа цэцрээд явдаг. Тэнгүү тэр зовлонгийн ингээд хадам аав ээж нь тэгэж дөнгөж төрснийхаа дараа зовж ирснээс ээж аавандаа байгингүүд нөхөр бас нэг тэр менталити нь өөрчлөгдөж штэ сэтгэл зүйн за би нэг ээж автагаа байгаа юм чинь гэдэг тий. Ямар ч байсан хоол унттай байгаа миний нэг сүртэй байхгүй гэснээр оройтож моройтол тий. Ажлынхаа шоуд модыг бол гарч марцсан тий. Тэнгүүд бүр нөгөө хадмын таланд дургу болоод ингээ явчих юмнууд бас байгаа байхгүй. Хэрвээ яг хоёулахнаа байвал ажлын нэг шоудалтай л гэхэд гарахгүй шүү дээ. За эхнэр хүүхд хүлээж байгаа өөрхөн амтай нэлэх үйтэй гэл ажлынхандаа яаж игээл тайлбарлал гэрлүүгээ яах вэ? Тэгэхээр эмиг амар хэлбэрчлэх гээд бүр улам хэцүү болгож яснаас яг тэр давах хэвээр даваануудыг гэр бүлэр нь бол хамтдаа даваал явсан хэрэгтэй. Тий яг байна. Нэг хүний бүдэрсэн юм дээр бүдрэхгүй гээд нэг юм тойрж гарна гэж бол бас байхгүй л тий туулах хэвээр амиг бол туулж л байсан дээр тий. За манай нөгөө алдарт хосууд ярьж байгаад арай өөр юм яриа болчлоо. Тэглээ. За тэгэхээр ямар ч юм ингээд найзуудын найз болон нөхрийнхөө харилцааг эсвэл найз болон эхнэрийнхээ харилцаад ямар нэгэн байдлаар хэд хэдэж өгөөрэй. Иймэрхүү нөхрийг бол явуулсан дээр штэ тий. Ер нь бол танаа найзтай явж байгаа аль эсвэл найзтай яваагүй байлаа гэхэд хин нэгэнтэй явж байгаа хүний араас үхэн хатан хөөцөлдөх шаардлагагүй тэгэл явуулахад бол явуулсан дээр чулуун чимээг бол одоо амар ажиргалтай л амьдарч байгаа ах гэж би бодож байна өөрийнхөө. Харин мөнгө чимээг бол мөнгө цэцэг лөө. Мөнгө цэцэг бол алдах хэрэггүй амьдарч байгаа шүү дээ. Яа тэгэхээр төмөө олны нүдэн дээр найзынхаа нөхрийг салгасууцаа. Тий. Одоо тэгээд нөгөө муухай аашлаад тий. Болдоосоо салчиж болохгүй. Тэгээ хичээж л амьдарч байгаа. Үргэлж гоё байх хэрэгтэй тий. Нэг доошоо ороод алчиж болохгүй.
Тэгээ найзаасаа илүү байх хэрэгтэй болно. Болд нь ямар нэгэн байдлаар бас өөрийнх нь өөр нэг найзтай ойрхон байж болохгүй. Тэгээд айгүй ер нь хэцүүлтэй те. Хоёр дахь Тийм. амьдралаа Тэгээд энэ орохоор чинь чинь. одоо араар нь тавьж байгаад өөртөө суудсан хүмүүс чинь өөр за найз майз байхаа байл гэхэд өөр хүүхэнтэй ч явж хизээ нэгэн цагт магадгүй учраас байнга хичээж л амьдрна. Тэгэхээр яг харахад ингээд зурагнаас харахад дааж жаргалтай сайхан юм шиг байгаа боловч бас зүү зүйлийг туужил авах үүрэгтэй юм үүрж байгаа ах гэж би Юу тарин бодчих. түүнийг хураана гэж юм бас байгаа хөө. За тэгээ сайхан хэл хязгаар тогтооцоогоорой манайхаа. Өшөө гоё асуух юм байвал асуугаад дараагийнхаа асуултыг санал болгоорой. Гоё өөрийн гэсэн моралтай байгаарэ бүсгүүчүүдээ. Яг хоо залуухан гоё байхад янз бүрийн хүмүүс сонирхдаг те гэр бүлтэй хүнтэй ер нь бол хизээч явах сонголт үерхэх сонголт явуулдах сонголтыг хизээч бити хийгэрээ эхнэрээ хүүхдээс нь салгаж аваад бити суугаарай. Тийм тэгээд найзынхаа Одоо харахад эхнэр хүүхдээ болоогүй зүгээр найз чинь найз залуу байсан ч гэсэн ер нь найзынхаа найз руу шунана гэдэг муухай шүү. Ер нь бол тиймэрхүү юмыг толгооноосоо ер нь авч хаяарай. Яг хөө мэдээж найзууд юм чинь тэгээд төстэй хүн сонирх байх. Тэр найзын нөгөө подкастн дээрээ ярьсан. Тэгсэн ч гэсэн тэр чинь тэгэл өөр хүн шүү. Дахиад зөндөө олон сонголтууд гарч ирнэ. Тэгээд заавал тийм муухай хүний нууц амраг нус нулимсыг нь хотгсон гэдэг нэг хүний гомдоосон тийм сонголт битгий гэрээ. Тэр болгоныг чи одоо жишээ нь энэ найз биш маа гэхэд тандгүй хүн байлаа гэх тэрний ард одоо нэг хүүхэн уйлал байж байгаа шүү дээ. Чамайг танихгүй байсан ч гэсэн тий. Тэгээд нэртэй гэж мэдх юм бол одоо үн цэнийг тэгэл биеэрээ мэдрэн шүү дээ тэр явуулсан хүн нь. Тийм ямар нэгэн байдлаар мэдрэн л гэж би бол итгэдэг. Нэг илүү ажиргалтай байгаад юм шиг харагдаж байгаа бол сэтгэл зүгээрээ төлөхөл байх та хүн. Тий. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Баяртай.